10 жил болсон юм. Одоо яг 4 сарын 1-нд чэйжсээр хүнтэйгээ нэгт явах хэрэгтэй. Тэгээд ариун цуг байна. За submission жирцүүгийн цуврал бичлэгийн маань эхний дугаарт мегмрийн суурагч маань оролцож байна. За тэгээд суурагчтай урилга хүлээж авч. За тэгээд бас одоо энэ клуб дээр ингээд бичлэг хийхийг бас зөвшөөрч байна. Клуб дээр авчирсан маш баярлалаа. За дүү нэг ийм submission гэдэг нэртэй яг жирцүүгийн клубүүд. За тэгээд жирцүүгийн одоо яг клуб ахлаа явж байгаа багш нар. За тэгээд яг одоо тэр клубын багш нарын эсвэл бол одоо бас үргэлжлүүлээд шилдэг тамирчид бас орохоор ийм зураг хийж байгаа. За тэгээд тэр тамирчид маань тэр багш нар маань орохоор бас ингээд одоо жирцүү гэдэг хүүхдүүдтэй зориулсан жирцүүгээр эхлэн хичээлж байгаа хүмүүстэй зориулсан. Аль нэг өчиг эсвэл бол боолтыг ингэж зааж үзүүлдэг байдлаар явахаар ийм одоо жирцүүгийн цуврал одоо бичлэг гэх юм уу блог гэх юм одоо нэг юм өөрөө санаачлаад хийж эхлэв. Эхний дугаараараа ингээд одоо Монголын анхны синхронисны дэлхийн аварга IBJJP-ийн дэлхийн аварга. За тэгээд Монголын анхны ягаан бүсний IBJJP-ийн дэлхийн аваргын хүрэл медаль. За тэгээд 23 оны бүсний ангиллгүй буюу GGIF холбооны одоо дэлхийн аваргын хүрэл медаль. За мөн 2019 оны Азийн аваргын бүсний ангиллгүй Азийн аваргын анхны одоо Монголын анхны алтан медалийн олон сайхан анхны амжилтыг гаргасан ингээд сугар хичээгээ ингээд Дорногов аймгийн Хилэнц дивизэн дээрээс ингээд Улаанбаатар хотоос зорж ирээд ингээд ихний дугаараа бас эхлүүлж байгаадаа маш баяртай байна. За шууд асуултаар эхлээд явчихъя. За та хэдэн онд анх жирцүүг эхэлж ив? За жирцүү хийж эхлэх одоо болсон шалтгаан нь одоо юу вэ гэж. За яг хийж эхэлсэн гэх юм бол яг ер нь бол 13 онд л ерөнхийдөө яг дэлхийн аваргад явах гэж яг хийж эхэлсэн. Тэрнээс бол жудогийн бэлтгэл хийдэг байсан. Болд Эрдэнэ багш дээр. Яагаад хийдэг болсон бэ гэвэл одоо Болд Эрдэнэ багш минь одоо жирцүү үнэлсэн хүн байгаа. Тэгээд тэр багшаас багшигаа даган дуурайж одоо хүртэл өдөө хүртэл ингээл хичээлээр явж л байна. Тэгээд Болд Эрдэнэ багштай амар их баярлж авдаг. Ерөнхий нэмбэр бол 13 онд анх нөгөө дэлхийн аваргад явах гэж нөгөө жирцүүгийн дэлхийн аваргад оролцох гэж Сингэр усны дэлхийн аваргад оролцсон. Тэрнээс хойш тэгэл одоо өдийг хүртэл жирцүүгээр хичээллээд явж гин. Хамгийн сүүлд одоо 25 онд дэлхийн аваргад орсон байна. Тийм би тэрийг сайн нэр хэлэхээ мартсан аа тий. 2025 оны AGP холбооны одоо бүсний ангилалтай холбооны мастер 1 ангиллын хар бүсний хүрэлт одоо мөнгөн медаль хүртсэн байгаа. За бас мастер 1 ангил бол бас яг насан туршидтын төвшөнд үнэлэгддэг. За тэгээд дээрэс нь бас одоо мөнгөн шангил бас нэлээд өндөртэй байдаг тийм ангил байгаа. За тэгээд жудо гэд ярьснаас би таныг бас нэг жоохон хайгаад мэдээлэл цуглуулж үзсэн. 2013 онд та Улаанбаатар Гран Прид оролцож ирсэн байлаа шүү дээ. Тэгсэн. 5 дугаар байрт орж ирсэн нэг тийм бас юу. Тийм Улаанбаатар Чингис том. Тийм тий. Дараа нь бас нэг 7-д орж ирсэн байлаа тий. 2-3 жудо орсон гэж байсан. За одоо мэдээж жирцүүгийн хар бүстэй. Хэдэн жил болж байгаа вэ? Хар бүсээ аваад уу? Одоо 3 жил. 2 дахь жил, 3 дахь жил рүү явж байна тий. За жирцүүгээр хичээлж эхэлснээс хойш ч юм уу эсвэл бол одоо ингээд та жудо самб ч юм уу ингээд яг одоо эмэгтэй хүн дээр тусмаа юм бүхий спортыг сонгож хичээснээс хойш одоо ингээд яг хамгийн хүнд ялагдал авч ирсэн үе. За бүр болмоор санагдчихсэн нэг тийм хэцүү үе чинь яг хэдэн он ямар ялагдaltaын дараа тийм. Тэг ерөн жоохноос тэгэл гэртээ манай хамаатных дандаа эрэгтэй хүүхдүүдтэй манайх дандаа эмэгтэйчүүд байдаг байхгүй. Манай эгчнэр бижин дээр 3 эгчтэй. Тэгээд хоорондоо барилдаад ингээд барилдагсан. Тэгээд ерөнхийдөө нэг ер нь бол би нэг тийм амар шантарж байгаагүй ер нь бол. За маш гайхалтай. Сэтгэл зүйтэй байна гэсэн үг. Тэгээд Төв аймгийн Борнор сумд өс төрж 10 жилээ төгссөн байгаа. Одоо яг Дорноговд ирээд одоо Дорноговд ирээд одоо бараг 10 жил болох гэж байна. Одоо яг 4 сарын 1 болох юм бол тэгэл 10 жил. Яг би 2016 оны 4 сарын 1-нд яг энэ тамирын спортын газарт яг ажлын гараагаа анх эхэлж ирсэн. Та
одоо маш олон тэмцээнд орсон, маш олон дэлхийн аваргын медальтай. За мэдээж тэмцээний сэтгэл зүй, тэмцээний үеийн одоо тэр сэтгэл зүйн дарамтлыг одоо яаж даван туулж одоо энэ олон амжилтыг гаргаж ирсэн бэ? Сэтгэл зүйн хувьд бол ер нь бол тэгээд нөгөө нэг одоо ер нь оюутан багтаа идэргээл тэмцээнд орно шүү. Жуудагийн ер нь ихэнтэд голдуу жуудагийн тэмцээнд орж ирсэн. Тэгээд ер нь орой одоо унтдаггүй байсан ингээд нөгөө нэг маргааш тий харин маргааш нь ингээд барилдана гэж одоо тэгээд оройжон унтахгүй тэгээд гаш өглөө нь болоод нөгөө ихний барилдааны хийсний дараа тэр нөгөө сандрал юу ч ормос адах чинь нэг барилдаа хийсэн. Сандрал барилдаанаа л ялах хамгийн чухал. Харин тэр хамгийн чухал. Тэгээд тэрнээс хойш ямар ч тийм сандрал юу болч. Тэгээ ер нь бол миний бодлоор бол юу ингээд нөгөө хүүхдүүд гэлтгүй би ч гэдэг байх юм бол бас зүгээр юм болов уу гэж боддог болсон сүүлийн үед. Сэтгэл зүйчтэй үл ер нь зүгээр гэж. Тий, яалчгүй нөгөө тэмцээний үеийн тэр нэг юм сандрал, түгшүүр, тэгэл нервтж байгаа тэр байдлыг ингээд яаж эрүүл зөвөр өөрийнхөө одоо барилдааны амжилтанд сүргээр нөлөөлчихгүй юм шиг давж туулахгүй гэдэг бол маш чухал асуудал байна. Тий, ялангуяа хүүхдүүд. Шинээр одоо энэ жирцүү эхэлж байгаа хүмүүст зориулж одоо ямар зөвлөгөө өгөх вэ? Яг одоо дөнгөж танаа энэ заалны хаалгаар орж ирээд жирцүүгээр хичээлэх гэсэн юм аа гэж орж ирж байгаа хүнд та одоо эсвэл бол орж ирж чадахгүй байгаа тэр хүмүүст одоо та юу гэж хэлвэл? Жирцүүд бол бүх насны хүмүүст тохирсон спортоо жуудагууд бол босоогоос нэг барилдаж ярихгүй. Тэгээд хэвтэгээс голдуу техник юугаа хийдэг. Бэлтгэл сургуультай хийдэг. Тийм учраас нэг эртлийн мэдлэг багтай. Тэгээд насны ангилтай, бүсний ангилтай тийм спортоо танд ямар ч юу авахгүй. Та өөрөө их нэг удаа, хоёр удаа яваад үзээ гэх тийм л юу өгдөг. Ер нь бол нас, бүс, жингээр хуваагддаг учраас хүн болгонд боломж байгаа шүү. Тий. Хүн болгонд боломж байгаа. За та одоо хөлд өчөх, гард өчөх нэхэнд илүү дуртай юу? Эсвэл бол одоо боол хийх дуртай юу? Одоо манай энэ submission гэдэг жирцүүгийн зурлын манай одоо хамгийн гол асуулт. Тэрээс та аль төрлийн submission-ыг илүү хийх боол хийх юм да. Submission жирцүүгийн зурлыг үзэж байгаа хүмүүст зориулаад, хүүхдүүд зориулаад за боолтоо зааж өгч болох болоо. За миштэй гадрыг хөө. За хол барнаас голдууны хүн чинтэй хүмүүсээ барилдаг учраас за ингээд хормоог нь аваад шахаж бариад тэгээ энэ мөрөөрөө ингэ шахаад ингэж өгнө. Тэгээ энэ чэжээ өрдөөс өгнөөсөө салахгүй. Тэгээ ингэ эргүүлээд ингэ толгой клуб нэгдээ 6 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Манай холбоонд гишүүнгээд 13 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Манай гишүүд манай идэвхтэй үйл ажиллагаагаа сайн явуулдаг. Талархаж явдаг шүү гэж хэлье. За энэ удаагийн дорногоо open чинь 5 сарын 7-нд 5 дахь жилдээ зохион. Тийм 5 дахь жилдээ зохион байгуулсан. 2004 онд Шонхорбын тамирын дээд сургууль суралцж анх жуудагийн тамирчнаар дасгалжуулагчийн ангид орсон. Тэгээ болд эрдэнэ багш дээрээ. Тэгээ түүнээс хойш тэгээд болд эрдэнэ багшийнхаа удирдлаганд одоо өдийг хүртэж явж байгаа. Тэгээ болд эрдэнэ багштай баярлалаа гэж хэлье да. Submission жирцүүгийн цувралын одоо гол зорилго нь одоо ингээд тань шиг одоо дэлхийн аваргын маш олон медальтай юм хүмүүс багш нар бас олон байгаа. Тэгээд тэрийг одоо бас нэг шинэ гарч ирж байгаа хүүхдүүд маань бас ерөнхий нэг Дорнов аймгийн хилэнс дивизионы багш за нэг хар бустай суугар гэж хүн байна да гэж ерөнхий мэдхээс биш яг ингэж дэлхийн аваргын одоо ийм олон медаль байдаг. Одоо тэгээд Монголын анхны гэсэн одоо хамгийн олон Аз дэлхийн том медалуудыг авч ирсэн гэдгийг одоо мэдэх хүмүүс бас хүүхдүүд бас ховор болсон байх гэж бодсны үндсэн дээрээс одоо яг энэ бичлэгийг бас эхлэх одоо гол суурь нь явсан гэх юм уу. За тэгээд дээрээс нь яалчгүй одоо бас дуртахгүй байж болохгүй. Тэгээд одоо болд эрдэнэ багшийнхаа бас одоо энэ үйл хэргийг бас яаж үргэлжлүүлэх үү? Бас яаж би одоо хөв нэмрээ оруулж юм гэж бас чинь гарч ирж байгаа залуучуудаа бас одоо яаж мотивац өгж одоо жирц зүй улам сайхан хөгжүүлэх вэ гэдэг одоо бодол дээрээс
үндэслэг одоо ингэж эхэлж байгаа. Ийм бичлэг байгаа. Тэгээд ямар ч сан таныг эхний дугаар дээр гоё найр цог хүлээж авч одоо ингээд орсон. Маш баярлалаа. Тэгээд хийж байгаа дараагийн үйл ажиллагаа за тэгээд цаашлаа ажил амьдрал өндрөөс өндрөө амжилттай хүсээрээ. За эхний дугаарт нь орж байгаад маш баяртай байна. Баярлалаа. За тагид маань дараагийн дугаарт бас ямар бүстэй багшигаа за төлөв дээрээс бичлэг хэлмээр байгаа тагид маань бас комментээр үлдээгээрэй. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа түр баяртай. Баяртай. Бас